ор. Орчоо. За. Гарсан. За яаж юм? Яах юу ах вэ? Манай сумын энэ хуучин цэцэрлэгийг нураагаад оронд нь шин цэцэрлэг барих гэж байгаа сурагтай. Тий. Юу л даа. Энийг ч одоо нураагаад бариад шин барилга барихыг чинь дандаа гадны хүмүүс хийх юм байна шүү дээ, тийм ээ? Тэгээ одоо бас хулигч болов гэж одоо нутгийн ард иргэд бид нэр хяналт тавьдаг юм уу л гэж одоо санаатай юм л та. Тэгээд юу Гарсан. Чиний ярьж яваад чи их баярлалаа. За. Тий. Гэхдээ энэ хүмүүс чинь бидний барилгыг барьж дуусгаад бидэнд хүлээлгэж өгөөд мөнгө төгрөгөө аваад боцох хүмүүс. Чиний хувьд ярих юм бол өөрийнхөө хэдэн бор малыг хороочихгүй хүн шиг онд оруулахаар бодож явбал баг байна шүү дээ. Ойлгож байгаа юм байна. За. Тийм бэ? За манай барилгын компани захирлаа. Ачаа. Ажил ямар шиг явж байна? За одоо барыг дуусч байна. Үндсэндээ нэг 70% тавьж ингэж хэлж бол. Тэр санаа зовлдог. Харин танаас нэг юм асуух хэрэг гарчаал. За. Гоёул та бид ажлаа цааш нь үргэлжлүүлэх гэсэн чинь мөнгөгүй болчиход явж өгдөг. Тэгэхээр нэгэнт л дуусах гэж байгаа юм чинь үлдсэн мөнгөө авчвал яасан бэ л гэж. Бид нар ч анх гэрээ хийхдээ ажлын хөлсийг 50-50% нь авнаа гэж тохирсон шүү дээ. Тэ? Говж тийм л дээ. Гэхдээ мөнгө хэрэгтэй байна. Санаа зовлтгүй шүү дээ. Нэг удаа тусалж чадах уу? За. Нөгөө цэцэрлэгийн барилгыг барьж исэн хүмүүс чинь хайцсан бэ? Тэр хүмүүс ч одоо алга болчиход сар болж шít. Цэцэрлэг маань төрөвчөөс хойш танигдаад дууслаа. Гэхдээ таны нөгөө нэг санаа зовлтгүй гэдсэн чи хаана байна? Дарга. Энэ үйлдэл нь авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 18-д заасан эрх мэдлээ урвуулан ашиглах Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан авилгын гэмт хэргийн шинжтэй байна. Авилгын гэмт хэргийн талаарх мэдээллийг 1969 утсаар 24 цагийн турш гэрийн утасны тарифаар хүлээн авна.